Ушманд фатеизмын бичсэн шин цэцэрлэг ном. Бурхан ба түүний шашин. Бидний амьдралын зорилго. Та нар ширэнгэн ойг тариалангийн талбайтай харьцуулан үзэж байсан уу? Ширэнгэн ой зузаан бут мод зэрлэг мөлхөө ургамал өөрийн зургаар дураараа ургадаг. Харин тариалангийн талбай нь геометрийн тэгш зах хязгаартай. Эрдэн шиг чихрийн тростинг зэрэг ургамлыг урдаас бордож бэлдсэн хөрсөнд эмх замбраатай зүй зохистойгоор тариалан ургасан байдаг. Зэрлэг ширэнгэн ой болон тариалангийн талбай хоёрын хоорондын ялгаа юу вэ? Тариалангийн талбайд бүх юм эмгцэгт журамтай байхад ширэнгэн ойд эмх журам гэж үгүй. Тариалангийн талбайд юм бүхнийг арчлан хамгаалсан байхад ширэнгэн ойд юм бүхэн ямар замбраагүй өөрийн дураар ургана. Эмх журам байсан газар зориг гэж зайлшгүй байдаг. Орчлон бүхэлд нь хараач, юм бүхэн төгс журам тогтож байхгүй байна гэж юу? Сарыг хараач, тодорхой хэмнэлтэйгээр дэлхийг тойрон аялдаг үсттэй. Дараачийн сар чив шинхэн хавирган сар тэнгэрт алтан хадуур мэт гялзаад дахиад 14 хоногийн дараа 15-ны сар мөнгөн бамбай мэт үзэгснэн гоо дүрээр тодорхойг бид харна. Сар ямар нэгэн журмын дагуу ирж буцдаг тул бид сарны хэмнэлийг тооцоолж болох юм. Энэ мэтлэн нар цагийн дөрвөн улирал хүүхэд мэдлэг жимс ногооны ургац хураах цаг гэдэл хаан ч гэсэн эмх журам байгаа тул бүхэл зүйлийн цаан зориг бөгөө шалтгаан байгаа юм. Энэ хорвоо орчлонгийн зориг нь юунд орших вэ? Бурхныг танин мэдэж түүнийг шүтэх явдал юм. Бид түүнийг танин мэдвээс бидний амьдралын зориг биелж байгаа нь тэр. Дэнлүүний зориг гэрэл гаргахад оршино. Бишгүр хөгжмийн зориг нь уянгалаг аяыг дамжуулахад оршдог. Бид амьдралынхаа зорилгыг биелүүлэхийн тулд Бурхныг танин мэдэх учиртай. Түүнийг танин мэдэж чадахгүй аваас бид асаагүй дэнлүү юм уу? Дуугүй бишгүр хөгжмөнтэй адил болно. Бурхны эрен цагийн агуу тодруулагч Бахаула дараах мөрөглийг туйрвжээ. Бурхан минь, та өөрийгөө таниулан шүтүүлэхийн төлөө намайг бүтээсэн билээ. Өчүүхэн би хүч мөхс үгээгүй ядуу. Харин та бол хамгийн чадагч хамгаас баян билээ. Танаас өөр бурхан байхгүй. Та бол зовлон зүдгүүр нэрвэстийн аврал, эгнэх дангаар оршигч нь билээ. Бидний хүн болж төрснийхөө утга зорилгыг бүү мартаасаа гэж Бахаула энэ мөрөглийг өдөр бүр үд дунд уншиж байхыг загсан юм. Тиймээс Бурхны таашаалыг хүртэхээр уянгалаг дуутай бишгүр болцгоё. Дуугүй хөгжим байгаад яах юм бэ? Бурхныг хэрхэн таньж мэдэх вэ? Дэлхий дээрх бидний амьдрал нар сарнаас асраг шалтгаална. Нарнаас асраг шалтгаална. Нар бидэнд гэрэл гэгээ амьдрал хайрладаг. Хоромхон зуурал нар биднээс холдох юм бол дэлхий дээр оршин буй бүхэн тэр даруй мөхнө. Гэхдээ наранд хит ойртох юм уу? Наранд шууд дөхөн очих боломжгүй. Хэрв тэгэх юм бол нөгөө л амьдралын их үүсэр болсон нар маань биднийг шатаах болно. Учир нь хүчрхэг нарны шууд халуун хурц гэрлийг тэсвэрлэх хүч бидэнд даанч байхгүй. Гэвч нар бидэнд өөрийн халуун илж гэрэл амьдралаа цацрагаараа дамжуулан хүртээдэг. Нарны цэцэрэг биднийг нартай холбож байдаг. Бүхнийг чадагч бүтээгч, бүхнээс хүчит бурхан болбоос бидний ой ухаан төсөөлхийн аргагүй хэмжээшгүй агуу билээ. Тэрээр үл танигдагч мөн чанар болоо. Бид өөрийн чармайлтаар түүнд хэрхэн хүрч чадах вэ? Бид наранд хит ойртохыг хичээх юм бол түлэгдэх бөгөөд хамаг зүйлийг бүтээгч хамгаас алдарт хамгаас өндөрлөг бурханд хүрнэ гэж бид яаж найдаж болох вэ? Нар бидэнд өөрийн элчинг цацрагаараа дамжуулан илгээдэг. Харин тэгвэл Бурхны удирдамж алдарт Кришна, Христ, Мухаммед, Бахаула, Будда зэрэг Бурхны тодруулагч нараар дамжин бидэнд ирдэг. Хэрв тэд байгаагүйсэн бол бидний энэ орчлон харанхуй хэвээр үлдэж бидний амьдрал үнэхээр үхмэл байх байсан бизээ. Бид Бурхны тодруулагч нарыг таньж мэдснээр Бурхныг өөрийг нь таних мэдэж байгаа юм. Хэрв бид тэднийг үгүйсгэх юм бол Бурхныг үгүйсгэсэнтэй адилхан. Бидний энэ эрен үед Бурхныг тодруулагч Бахаула бидэнд хэлэхдээ өн эртний Бурхныг танин мэдэх үүд хаалга хүмүүсийн нүдэнд хизээд хаалттай байсан. Хаалттай байх ч болно.
Ямар ч хүмүүний ухаан түүний ариун сэтгэлд хизээж хүрчүүлж чадна. Гэхдээ өөрийн нэгүслийн бэлэг тэмдэг, өөрийн нинжин сэтгэлийн нотлогоо болгон тэрээр хүн төрлөختөнд өөрийн тэнгэрлэг өдөрдмжийн одод өөрийн тэнгэрлэг нэгдмэл чанарын бэлэгдэл нарыг тунхаглан тодруулж тэдгээр ариуссан хүмүүсийн мэдлэгийг өөрийн мэдлэгтэй ижил болгон сойрхжээ. Тиймээс хэн тэднийг хүлээн зөвшөөрнө. Тэрээр Бурханыг танин зөвшөөрсөн болоо. Хэн тэднийг дуудлагыг сонссон. Тэрээр Бурханы хоолойг таньсан бөгөөд хэн тэдний үүдэл нээлтийн үнэн гэрчлэн. Тэрээр Бурхан үннийг гэрчилсэн болоо. Харин хэн тэдэнд үл итгэн. Тэрээр Бурханд үл итгэсэнтэй адил. Тэд бүгд л Бурханы зам мөр бөгөөд энэ дэлхийг Тэнгэрийн оронтой холбогч газар болон диваажнын дорших бүхний хувьд Бурханы үнний хэм хэмжээ юм. Тэд болбоос хүмүүсийн дунд Бурханыг тодруулагч нар. Түүний үнний нотлогоо хүмүүсийн дунд Бурханыг тодруулагч нар. Түүний үнний нотлогоо бол ба түүний алдрын шинж тэмдэг буюу гэжээ. Бурханы хайр. Бурханыг тодруулагч нарыг бид танин мэдсээр өөрийн зүрх сэтгэл Бурханы хайрыг бий болгож байгаа юм. Бурханы хайр нь ашид мөнхийн аз жаргалын их үсрүүлээ. Бахавлагийн хэлснээр хайр бол бидний үүслийн их булаг юм. Аяа хүмүүнийөр санан дурсдаг цаг үеэс ахмад миний ах үед болон миний бодгаал чанарын өн эртний мөнхчил чамайг нэгүүлсэх хайр нандин эрдэмэд оршиж байсны учир чамайг би бүтээсэн бөгөөд өөрийнхөө дүр төрхийг чам дээр сийлэн сойрхож өөрийн гоо сайхныг өмнө чинь нээсэн бөлгөө. Бурхан биднийг хайрладаг учраас л бүтээсэн юм. Тэрээр биднийг хайрлаж байсан ба үргэлж хайрлах учраас биднийг арчаагүй. Ганцаардмал байдал хизээж орхихгүй. Бурхан Тэнгэр өөрийгөө бидэнд үе тунхаглан байдаг. Абдул Баха хэлэхдээ Бурханы хайр хэрхэн илэрхийлэлээ олж байгааг анзаарагтун. Энэ ертөнц дээр илэрч буй Бурханы хайрын нэг шинж тэмдэг нь Бурханы тодруулагч нарын үүрийн цолмоо юм. Тэнгэрлэг тодруулагч нар хүн төрлөختөнд хичнээн хязгааргүй хайрыг үзүүлж байдаг үлээ. Хүмүүсийн зүрх сэтгэлийг амьдруулж, тэдний гэрэлт орчлонд хөтлөн дагуулахын тулд тэд өөрсдийн амьдралаа зориулж байжээ. Хүний сэтгэлийн хөгжлийн дээд түвшинд хүрэхтэн туслахын тулд тэд өөрсдийн амьдралын хэдхэн жилүүддээ туйлын хүн чирэм бэрхшээл зовлон туулсан юм. Хүмүүс бусдын тусын төлөө өөрийн тав тухтай хангалуун амьдралаа гоорн золиослох нь маш цөөн агаад өөр хүний аж тусын тулд нүдээ золиослох юм уу? Өөрийн биеийг мөчлүүлэх зовлон амсах магадлал хичнээн бага байгааг ажигтун. Гэвч Бурханы тодруулагч нар зовж шаналж өөрийн амьдрал цус, өөрийн оршин тогтнол, тав тух болон өөрт байгаа бүхнээ хүн төрлөختний тусын тулд золиослон хагдсан босуу. Тиймээс тэд хичнээн хайрлаж байсныг санагтун. Тэд ийхүү гэгэрэн гэрэлтэйгүй бол хүний зүрх сэтгэл гэрэл гэгээгээ цацрахгүй байсан. Тэдний хайр хичнээн үр шимтэй байгаа биз. Энэ бол Бурханы хайрын шинж тэмдэг. Бодит хүнний нарны цацраг болоо. Бурхан биднийг хайрладаг. Тэрээр өөрийгөө хайрлаасаа гэж биднээс хүсдэг юм. Бахавда хэлэхдээ аяа хүсэл зоригийн үр намайг хайрлан сүслэх болов гэсэндээ би чиний дотор өөрийн оюун санааг хүлээж оруулсан билээ. Юунд чи намайг орхиж хайр сүсгч нь бусдыг эрен одов. Бурханыг хайрлагч байх. Энэ л баха хүний амьдралын цорын ганц зорилго юм. Бурханыг өөрийн хамгийн ойрхон анд, хосгүй хайрт, хамгийн дотны нөхөр болгож, түүний ахуйд баярлан жаргалын дээдийг эдлэх. Бурханы хайрлна гэдэг нь юм бүхнийг ба хүн бүхнийг хайрлна гэсэн үг. Яагаад гэвэл энэ бүгд нь Бурханаас л гаралтай. Жинхэнэ баха хүн болбоос төгс хайрлагч байх ёстой. Тэрээр хүн бүрийг цэвэр ариун, ориглон сэтгэлээр хайрлна. Тэрээр хэнийг ч үл үзэн ядна. Жинхэнэ баха хүн бол зүс царай бүрт хайрт Бурханы дүрийг олж хаанч түүний мөрийг олж сурсан байх тул хэнийг ч үл жигшин. Түүний хайр ямар ч шашны урсгал, үндэстэн анги давхарга юм уу?
арьсны өнгө гэдгийг ялгуулж мэдэхгүй. Бурхны хайр бидний зүрх сэтгэл байсан цагт хүн хүнээ хайрлах нь амархан болно. Авдул ухаагийн хэлснээр сүсгтнүүдийн хоорондын зүрх сэтгэлийн хайр нь оюун санааны эв нэгдлийн зорилго дээр үндэслэгддэг. Тэнгэрлэг хайр хүний зүрх сэтгэл тусны хүмүүс олж Бурхныг таньж мэдснээр энэ хайрыг эзэмшдэг. Хүн бүр Бурхны гоо сайхныг өөр хүний зүрх сэтгэлд олж харан ижил төстэй энэ чанараараа бие биеэ хайрладаг. Энэ хайр нь бүх хүмүүсийг нэгэн далайн давлгаа, нэг тэнгэрийн одод, нэг модны үр жимс мэт болгодог. Энэ хайр нь үнэн эвэийг тогтоож, жинхэнэ эв нэгдлийн үндэс суурийг тавих болно. Аяа ах өнгөр намайг хайрлагтун. Чингээс би чамайг хайр өршөөлдө багтааж чадмай. Харин чи намайг үл хайрлах хаваас миний хайр өршөөл чамд хүртээлгүй болмой. Үүнийг зарц минь мэддэггүй гэсэн Бурхны дуудлагыг санагтун. Шашны нэгдмэл чанар. Бахаачид урдын бүх шашин нэг л тэнгэрлэг гарал үүсэлтэй гэж итгэдэг. Бид бахаа болохын тулд өөрийн шашныг өөрчилдөггүй. Яагад л Бурхан зөвхөн нэг л шашинтай. Тэр шашин хүн төрлөختөнд өөр цаг үеүүдэд ирдэг гэж итгэдэг. Бүх цаг үеийн шашныг хүлээн зөвшөөрснөөр бид Бурханд итгэлээ илүү төгс боловсронгуй болгож байгаа юм. Үнэн хэрэгтээ бид итгэл бишрлээ огт өөрчлөөгүй ч гэсэн аливаа өрөмдөслөөс нь иш мөчр авч навч нургаж цэцгэлэн үр жимсээ өгдөг. Гэвч уг мод нь хизээч өөрчлөгдөггүй хэвээрэл байдаг. Дэлхийн хүмүүс бусдыг сохроор дуурайх явдал, харанхуй бүдүүлэх байдлаасаа бол зөвхөн өг дээцийг шүтэж байсан. Бурхны элчийн нар мандсан тэр газрыг шүтсээр байдаг. Нөгөөх нар маань өөр нэгэн газраас мандах юм бол тэд нарыг үл ойшон түн рүү хардаггүй. Гэвч бид нар руу харах юм бол эн чинь урд нь өөр тэнгэрийн заацаар мандаж байсан нөгөө нар чинь мөн байна гэж танина. Бахаачууд идэхдээ өнгөрсөн үеийн Бурхны зөнч нар бүгд эрх хэмжээ зорилгоороо тэгш тэнцүү гэж үздэг. Тэд бүгд Бурхны адист модыг ургуулan цэцгэлүүлж буй тэнгэрлэг цэцэрлэгч нар юм. Тиймээс бахаачууд бид нэг нийтийг эвсэн нэгддэг бахавла бичгтэй. Нарны тухай бодогтун. Хэрэв нар одоо би өчигдрийн нар байна гэж хэлэх юм бол тэрээр үннийг хэлнэ. Тэрхүү нар цаг хугацааны дарааллыг эргцүүлэн тооцоолоод би өчигдрийнхөөс өөр нар байна гэж хэлбэл бас үннийг хэлнэ гэсэн үг. Үүний мөн адил хэрэв бүх өдрүүд угтаа нэг л өдөр бөгөөд хоорондоо адилхан гэх юм бол энэ нь зөв бөгөөд үнэн юм. Гэвч тэдгээр нь нэр шинж тэмдгээрээ ялгагдаж өөр байдаг. Гэвэл бас л үнэн. Хэдийгээр тэд адилхан ч хэн ч өдөр бүр өөрийн гэсэн шинж тэмдэг онцлог чанартай гэдгийг хүлээн зөвшөөрнө. Ийм л байдлаар Бурхны гэгээн тодруулагч нарын ялгаа болон эв нэгдлийн шинж чанарыг ойлгохтун. Чингээс чи ялгаа болон эв нэгдлийн нууцлаг чанарын талаар хамаг алдар нэр шинж чанарын бүтээгч Бурхнаас өгсөн битүү дохиог ой ухаандаа ойлгон тунгааж янз бүрийн цаг үед тэрхүү мөнхийн гоо үзэсгэлэн ямар учраас өөр нэр өргөмжлөлтэй байсныг нээн олмой гэжээ. Бурхны янз бүрийн тодруулагч нарын хооронд ямар ч ялгаа байхгүй гэдгийг Бахавла дахин батлан хэлж байна. Тэдний нэрс өөр байж болох боловч тэд нэг л үннийг төлөөлж байгаа. Агаад нэг л синтез залран Бурханд нэгэн адил ойртон баясаж байна. Тэрээр Бурхны эв нэгдэл сүсэглэвч та нар минь ээ. Түүний үйл хэргийн тодруулагч нарын хооронд альва ялгаа гаргах юм уу? Үүдэл нээлтийг нь дагалдан тунхаглаж байсан шинж тэмдгүүдийг ялгуурлан үзэхээс зайлсхийн сэрэмжлэгтэн. Та нар үүнд итгэх хаваас Тэнгэрлэг эв нэгдлийн үнэн утга учир гэдгийг ойлгох болоо. Эдгээр Бурхны тодруулагч бүрийн үйлс болон үйлдэлүүд юу ч илэрхийлж байсан, ирээдүйд юу ч тунхаглах байсан ч бүгд Бурхнаас зарлиг болгосон түүний хүсэл зоригийн тусгал юм. Тэдний хооронд бие хүнийх нь хувьд хэлж байсан үг, айлдвар, үйлдэл болон зам байдлын талаар өчүүхэн ч гэсэн ялгаа гаргасан тэрбээр чухамхүү Бурханд үл итгэсэн бөгөөд түүний шинж тэмдгийн үл ойшон түүний элч нарын үйл хэрэгээс урвсан болоо гэж хэлсэн байна. Шашны давтамж. Жилд 4 улирал байдгийг бид мэднэ.
Хамгийн ихэнх шинэ амьдралын урыг авчрагч хаврын улирал. Айлчилж дараагаар нь дэлгэрд 100 цаг ирж түүний дараа элбэг баян ургац ногооны намрын улирал ирдэг. Намрын дараа өвлийн улирал хөрс дэлхийг цагаан засаар хучин хорвоо дэлхий элбэг дэлбэг байдал сүрж авлангаасаа төр зур хагцтай. Гэвч өвөл болгоны эц дахин хаврын цаг ирж амьдрал дахин сэргдэг. Өдөр бүр өглөөний наран мандаж аажим аажмаар дээцэгтэй хүрснийхээ дараа мөн аажим аажмаар доошлон жаргадаг. Үдэш болж орчлонгийн нүүр цараанаас нар холдон одоход бүх юм гүн шөнийн харанхуй думбаж газар дэлхийн бүх лагерл нийлээч харанхуй шөнийг гэрэлтүүлж чадахгүй болдоо. Үүр цайх үеэс өнөөг хүртэл гоож авахлан далтан нар маань дахин манддаг. Чухам ийм л зүйл агуу шашнуудад тохиолддог. Бодит үнний нар мандахад алдрын шинэ өдөр эхэлдэг. Хаасайгүй гэрэл гэгээтэй саруулхан болж хүн бүхэн харанхуун үе дуусна жарган баясна. Шинэ өдөр эхэллээ. Гэвч цаг хугацаа өнгөрсөөр шөнийн харанхуй ирдэг. Ийхүү хүний ухаанаар бий болсон мухар сүсэг үннийг даллах цаг шашин бүртэрдэг. Хүн бурхны сургаалыг хэдий ч хинаа мартна. Төдий ч оюун санааны амьдрал нь бүдэх баран харанхуй болдог. Хүн өөрийн номлыг танилцуул шашны өөрийн хувийн ашиг сонирхот тохируулан тайлбарласнаар дэлхийг харанхуй ирэм нөмөрдөө. Ийм гүн харанхуй шөнөөр биднийг ивэх гэрэл гэгээний их үүсвэрнэ. Нар жаргасны дараагаар газар дэлхийд астдаг өчүүхэн дэнлүүлэн мэд хутагт мэрэгэн ухаант нудал байдаг. Эдгээр бяцхан гэрлүүд нь мөн нэг нэгээрээ унтарсаар эцэст нь газар дэлхий харанхуй мөнхийн гүн нойрондоо дийлдэн унана. Яг л энэ мөчид үнний наран дахин мандан гэрэлтдэг. Өнгөрсөн үед үнний наран Кришна, Будда, Христ, Мухаммед болон Бурхны бусад элч нараар дамжуулан гэрэлтэн туяарч байсан билээ. Харин энэхүү харанхуй ирэнд үнний наран Бурхны алдар бахавла мандуулж байна. Зөвхөн энэ орчлонгийн мөнх бос өчүүхэн гэрэлтэн лүү лагаар сэтгэл хангадун байгаад яах юм бэ? Нар гийж байна шүү дээ. Нойрносоо сэрцгээе. Бахавла зарлан тунхаглах та. Өнөөдөр чухамхүү хүн төрлөختөн амлагдсан элчийн дүрийг харж дуу хоолойг нь сонсох өдөр гэдгийг би өчье. Бурхны дуудлага дуурсан цуурайтаж түүний зүс царай хүмүүстээр дуран авэ. Хүн өөрийн зүрхийн хүрдний бичгээс дими хоосон үг мөрийг таягдан хайж харин түүний үдэл нээлтийн шинж тэмдэг түүний номлолын нотлогоо болон түүний алдрын бэлэг тэмдэг тэргүүтнийг чөлөөтэй хийгээд шудраг оюун ухаанаараа ширтвээс цохилттой гэжээ. Дэвшин урагшлах шашнууд Абдул-Баха хэлэхдээ шашин болбоос бодит үнний үрээс мөчр навцаа тэнийлгэн мод болон ургаж цэцэг жимсээ боловсруулдаг. Хэсэг хугацааны дараа өнөөх мод маань ялзран устдаг. Навчис цэцгэн хатаж устгахад мод тэр аяараа өгөршин хатаж үр жимсгүй болно. Тэр цагт хүн модны амьд хүч буураагүй үр жимс нь хосгүй сайхан амттай хിവэр орших амьдрал нь мөн хин гэж тэрхүү хөгшин модноос дуураад байх нь утгагүй хэрэг болно. Үүний оронд харин бодит үнний үрийг хүмүүний зүрхэнд дахин ургуулах хэрэгтэй. Чингвэс тэрхүү үрнээс шинхэн мод ургаж ертөнцийг амтлагч шинэ тэнгэрлэг үр жимс сэргэн гэгэрүүлэх болмоо. Энэ замаар өнөөдөр шашны хувь зөрчилдөн байгаа хүмүүс үндэстэн ард түмнүүд эвсэн нэгдэж бусдыг сохроор дуурайх явдал зогсож даян дэлхийн ах дүүгийн барилга жинхэнэ ёсоор тогтно. Хүн төрлөختний дунд дайн дажин дайсагнал сөргөлдөөн гэж үгүй болж хамаг амтан чухамхүү бурхны дор эвлэрэн нэгдэнэ гэсэн байна. Шашин бол оюун санааны сургууль бөгөөд энэ сургуулиар хүн төрлөختн тэнгэрлэг сургаалыг хүртэж бие сэтгэлээр дэвшдэг. Энэ сургаалыг бурхан үндэслэн байгуулжээ. Хөгжил, дэвшил, аз жаргалыг хүсвээс хүний үр энэ сургуулиар дамжин суралцах ёстой юм. Эхэн үедээ бид 1-р ангид орон суралцаж анхан шатны мэдлэгийг олохын тулд ачлал багшийн халамжинд дор цагаан толгойг заалгаж уншиж бичих, тоо бодох, хялбар аргыг сурна. Багшийн хаачаар бидний оюун ухаан мэдлэгийн шаардлагатай хэмжээнд хүрсний дараа бид анги дэвшиж дахин өөр багштай болно. Энэ багш маань бидэнд урьд сурсан зүйл дээр маань үндэслэн өөрийн сургаалаа өгөн
Мөн мэдлэгийн шин хэмжүүрийг нэмэн олгодоо. Ийхүү энэ сургууль бидний бие оюун ухаан ашлал багш нарынхаа удирдамжийн дор өсөн хөгждөг. Эдгээр багш нарын хэн нэг нь бусдаасаа илүү гэж бид хэлж чадна гэж үү? Нэгдүгээр ангийн багштай хайртай гэд хоёрдугаар ангийн багштай дургүй байж болно гэж үү? Нэгдүгээр ангид заалгасан багшийн сургаал маань хоёрдугаар ангийнхаас илүү байсан гэж хэлж чадах уу? Мэдээж үгүй. Энэ хоёр анги маань хоёулаа нэг л сургууль багтана. Хоёуланд нь нэг л сургалтын арга барилыг мөрдөж байдаг боловч бидний нас, чадвах, анги дэвших тутам өөр болдог. 6 настай байхад бидний ойлгох чадвар төдийлөн өргөн байгаагүй тул сургуулийг үндэслэн мэрэгэн багш маань ойлгох хэмжээнд маань тохируулан мэдлэг олгохыг ангийн багшид зөвлөсөн юм. Тэр ангид эзэмсэн мэдлэг маань тухайн насандаа хүрч болох байсан хамгийн сайн боловсрал юм. Хэрв бидэнд тэр үед 3 дугаар ангийн хичээл зааж байсан бол бид ямар ч дэвшил гаргахгүй байсан. Энэ бол мөн шашны хувьд ч үнэн. Бурхан бол нэг бөгөөд түүний шашны байгууламж болбоос бас л нэг. Зөвхөн бид л янз бүрийн үе шатанда өөр чадвар чадахтай байдаг. Бидний тэнгэрлэг багш нар болох Бурханы тодруулагч нар, мэрэгэн багш нар билээ. Тэд бүгд л нэг зорилготой. Тэр нь Бурханы оронд дэвшин хөгжихт бидэнд туслахад дуршина. Гэвч хүн бол цаг хугацааны хамт өсөн хөгжиж, түүний чадах хүсэлтэй нь хамт өөрчлөгдөж ирсэн билээ. Бид тиймээс Бурханаас өөрийн тодруулагч нараараа дамжуулан янз янзын үе шатанд бидэнд хүртээсэн энэхүү дэвшлийн улирнан хувьсах хуулийн мэрэгэн утга учирыг харах ёстой. Бид тухайн ангийн багшид хайртайгээд уг тэнгэрлэг сургуулийн нэг ангидаа улирн суугаад байгаад байж болохгүй. Багштай зориулсан энэ хайр маань жинхэнэ хайр биш юм. Учир нь хэрвээ бид түүний ангид нь удраад байх юм бол тэрээр баярлахгүй. Бид улам дээш дэвшиж дараачийн ангиудын багш нараас улам их мэдлэг эзэмшиж байгаасай хэмээн тэр хүснэ. Энэ нь нэг багшийн мэдлэг нөгөөгөөс илүү гэж байгаа үг биш юм. Үгүй. Эдгээр бүх багш нар бүгд л адил хэмжээний мэдлэгтэй. Бүгд л адилхан мэрэгэн бөгөөд агуу. Чухам тэд мэрэгэн учраас л бидэнд тухайн үе шаардлагадах хэмжээний мэдлэгийг олгодог юм. Гэвч багш нар маань бидний хүч чадлаа дайчлан сурч чадах бүхнээ тэднээс сурсныхаа дараа дахин өөр багштай болж тэр багшийнхаа сургаалаар улам их дэвжин хөгжөөрэй гэж хэлдэг лээ. Бидний дараачийн багш өмнөх багшийн хичээл зүтгэл чадварыг бидэнд магтдаг. Үүнээс харахад Бурханы бүхэл зөнч мэргэд нар өөртөөс нь өмнө ирсэн зөнч нарыг магтан сайшаасан бөгөөд өөртийн дараа ирэх багшийн халамжин дор бид боловсрлоо өргөжлүүлнэ гэж амласан ажээ. Хэрв хэн нэг нь Бурханы шашны сургуулиар хөгжин дэвшихэ болвол алдас болно. Харин тэрээр тэнгэрлэг тодруулагч нарын ээлж дараасан хөгжил дэвшил болон мэрэгэн ухаанд итгэн сүсэглэх хаваас эрен цаг зориулсан Бурханы сургаалыг авчирсан тэнгэрлэг багшийн ачаар илүү их мэдлэг хүртхийг тэмүүлэх болно. Бүх шашны үндэс суурь нь нэг л байдаг гэж Бахаула бидэнд сургасан. Шашны сургуулийн бүх ангид хүн үнэн чудраг, нинжин сэтгэл зэрэг суралцдаг. Эдгээр үндсэн дүрмүүд нь анги дэвших тутам ердөөсөө өөрчлөгдөхгүй. 1-р ангид ч бай, 2-р ангид ч бай, 3-р ангид ч бай. Эдгээр Тэнгэрийн шинж чанарыг ямагт сайшаа магтах бөгөөд тэдгээр нь ямагт хүчин төгөлдөр байдаг. Мөнхийн үннүүд юм. Эдгээр нь бол бас шашны үндэс суурь юм. Гэвч зөвхөн үндэс суурь байх нь хангалтгүй. Энэхүү үндэс суурь дээр янз бүрийн цаг үед бидний хэрэгцээг хангах зүйлийг барьж босгох шаардлагатай. Чухам үүнийг л Бурханы шашнууд хийдэг билээ. Үнний нэг л үндэс суурин дээр тэд өсөлтийн үе шат бүрт нь хүнд улам өндөр зэрэглэлийн мэдлэг чадварыг эзэмшүүлдэг юм. Бага сургууль сурсан тооны хялбар дүрмүүдээр тулгуурлан ахлах ангидаа айлгүрийн томьёонуудыг сурдагтай нэгэн адил тэдгээр шашнууд нь Бурханы өмнөх тодруулагч нарыг зааж сургасан суурин дээр өөрсдийн дүрмээ тулгуурладаг. Өнөөдөр бид хүний хүч чадлын шинэ мөчлөгт амьдарч байгаа бөгөөд энэ нь бид шинэ эрэнд амьдарч урд өмнөх үеэсээ улам илүү хүч чадахтай байна гэсэн үг. Өнгөрсөн үеийн Бурханы элч нарын ачаар бид эрен цагийн Бурханы тодруулагч болох тунхаглагч болох Бахаулагаар дамжуулан Бурханы мэдлэгээс илүү их хувийг хүртэхэд бэлэн болсон юм. Бахаула бидэнд
Бурхан, шашин, хүн төрлөختний нэг нэгдмэл чанарын тухай сургадаг. Тэрээр өнгөрсөн үеийн бүх зөнч нарыг магтан сайшаасан бөгөөд тэд бүгд цагийн сайханд амлсан элч ирнэ гэсэн баярт мэдээг дуулгаж байсныг онцолсон юм. Зөнч нарын алтан хэлхээс инхүү бахавлагаар зангилагдсан ажээ. Энэ бол үнэхээр гайхамшигтай түүх болоо. Будда нь Гэмлэн вант улсын нэгэн хааны гэр бүлд төржээ. Түүнийг баг байхад Азита хэмээгч нэгэн хөгшин мэргэн хүн ордонд нь ирж. Азита нь шүтлэгтэй хүн байсан бөгөөд Буддаг хүн төрлөختний аврагч болно гэсэн баярт мэдээг хан авд дуулгажээ. Буддаг үүний дараа Гаутама хунтайж гэж нэрсэн ажээ. Эцэг нь хүүгээ ертөнцийн бүхий л сайн сайхан зугаа цэнгэлээр хүрээлүүлж байсан агаад тэрээр хүүгээ ард иргэддээ түшигтэй мэргэн сайн хаан болгохыг хүсч байлаа. Гэвч Гаутама зөвхөн ертөнцийн тав тух элбэг дэлбэг байдал биеийн жаргаланд сэтгэл хангалуун аз жаргалтай байхын их үүсвэр биш юм гэдгийг олж мэджээ. Нэгэн өдөр тэрээр нэгэн хөгшин хүнийг үзэж дараа нь өвчтэй хүнтэй дайралтаж эцэст нь өгсөн хүн харжээ. Бүх хүмүүс зовлон зүдгүүр хамсаж үхдэг жамтайг тэрээр анх ойлгожээ. Тиймээс зөвхөн оюун санааны аз жаргал бүх хүмүүсийг жинхэнэ ёсоор аз жаргалтай болгож чадах юм байна гэж Гаутама ухаарав. Тэрээр гэр орон, эхнэр хүүхдээ, орхин, оюун санааны үннийг олохоор аян замд гарчээ. Эхэндээ алс холын ширэнгэн ойруу явж, идэж уух тав тухаас татгалзан, өөрийн биеийг тарчлах замаар үннийг олох гэсэн боловч тус болсонгүй. Учир нь бие махбод сул дорой байсан цагт оюун ухааны чадвараас муудах ажээ. Энэтхэгт байдаг бод модны дор суун бясалгал үлдэх үед л Будда гэгэрлийг хүртжээ. Тэр өдрөөс эхлэн тэрээр хүн төрлөختнийг зовлон гачлангаас аврах агуу үүргээ биелүүлж эхэлсэн юм. Будда сэтгэл зүрх оюун ухаанаа хариуцгаж, элдв атаажутай худал хуурмаг занг цээрлэж, гачлантай энэ хорвоо нь оюун санааны баяр баясгал, аз жаргалт үрдийн амьдралдаа бэлтгэх газар юм гэдгийг хүмүүсийг ухамсархай загчээ. Тэрээр бидэнд өөрийн адист амьдралаараа үлгэр дуурайл болсон юм. Бод модны ярол бясалгал думбан сууж байхад нь муу ярийн мара сүнс газрын баялаг, элдв дур хүслээр түүнийг буулгах хичээж байвч гэгэрлийг олсон Будда нүглийн хүчийг даван туулж чаджээ. Түүний хүч чадал нь оюун санаанд нь оршиж байв. Буддагийн амьдарч байсан орны ард түмэн Бурханы нэрийг барин бие биенийхээ эсрэг байлддаг байв. Тэд тэрч бүхэл өөрсдөө зориулж янз янзын бурхттай болсон байжээ. Бурханд хүрсэн зам бол зөвхөн түүний тодруулагч нараар дамждаг ёстойг Будда мэдэж байлаа. Тэрээр Бурханы тодруулагч байсан тул хүмүүс Бурханы нэрийг барин бие биетэйгээ дайсагналцаж байхыг хүссэнгүй. Тэрээр үнэхээр мэрэгэн багш байв. Хүмүүсийн хоорондох хэрүүл маргааныг зогсоохын тулд Будда Бурханы нэрийг үлдурсан. Гэхдээ өөрийгөө үнний тодруулагч хэмээн зарлаж өөртөө захирагдахыг хүмүүсээс хүсэж байв. Энэ замаар Будда Бурханы нэрийг юм уу аль эсвэл аль нэгэн явцуу хүрээ кастын нэрийг барин хагаран боторсон сая хүн ардыг өөрийн далбаан дор нэгтгэж чаджээ. Тэрээр хэлэхдээ хин нэгэн хүн бярман болж төрдгүүн адил хин нэгэн хүн тухайн явцуу хүрээнээс гадуур төрдөггүй. Харин тэрээр өөрийн үеийн үрээр бярман болох ба өөрийн үеийн үрээр л кастаас гадуур болдог гэжээ. ертөнцөөс халихынхаа өмнөхөн Буддагийн шавнар агуу үйл хэрэг нь аажмаар мөхвий хэмээн имэж байв. Үүний хариуд Буддагийн амласан нь би дэлхийд заларсан анхны Будда биш. Сүүлчийнх нь биш болгоо. Сайн цагийн ихэнд дахин өөр Будда дэлхийн ертөнцид болсон заларч тэрээр ариун цагаан бүхий л төрөх байдалтай мэрэгэн ухаан агуулсан. Дээдийн дээдэр гэгэрсэн та нэгэн байх бөгөөд огторгуу оршлон бүхэлд нь танин мэдсэн хүмүүсийн зүйрлэшгүй удирдагч сахиулсан тэнгэр нарын багш эзэн байх болоо. Миний та нарт сургасан мөнхийн үнэн сургаалыг тэрээр дахин нээж өгнө. Тэрээр та нарт энэхүү шашныг номлох хагаад номлосон шашин үүсэл гаралдаач гайхамшигт, эд цэцэглэх үедээч гайхамшигт, хүсэл зориг, оюун санаа болон үг үсэгтэйч гайхамшиг шашин юм.
Миний өдгөө номлон тунхаглаж буй тэрл бүрэн төгсг ариун шашинлаг амьдралыг тэрээр номлоно. Миний шавнар 100-100-аар тоологдож байхад түүний шавнар олон мянгаар тоологдох болмой. Энэ амлалт нь буддын шашнууд энэ хорвоо дээр ганцаараа бус дараачийн алдарт буддаагаас өдөрдмжийн гэрлийг хүртэх болно гэсэн итгэл найдварыг төрүүлж өгсөн юм. Будда бэр одоо өөрийн мөнхийн орондоо баяр цэнгэлийн дээдийг эдэлж байна. Учир хэмээвээс түүний агуу амлалтын Бурхны алдар хэмээгч Бахавда биелүүлсэн юм. Мөссе алс хол газар нутагт маш хүнд хэцүү амьдралтай боолууд амьдарч байсан юмсанжээ. Тэднийг Израилийн үр сад хэмээн нэрлэж байсан бөгөөд тэд Египтийн хүчрхэг хааны зарлигдэр боочлогдсон дарлагдж байв. Израилийн үр сад нь одоогийн Израиль орны ард түмний өвөг дээдс байсан бөгөөд хүчээр төрлөх нутгаас хөөгцөн ажээ. Зөвхөн Бурхны тодруулагч л тэднийг энэ гунигт хувь зяанаас нь аварч чаддаг байлаа. Тиймээс эдгээр хүмүүсийг аврах үүрэг Мосед заяасан ажгүй. Мосе ганцаараа байсан бөгөөд Египтийн хаан түүнийг устгахын тулд бүхэл арга чаргаа хэрэглэж байв. Гэвч Бурхны тодруулагч ирэхэд газрын ямар ч хүч үлдийлэх агуу хүч чадлыг өөртөө агуулсан байдаг тул фараон Мосег дийлж чадаагүй юм. Ийм хүмүүс хинийч тусламжтайгаар ганцаар өөрийн ард түмэнд Бурхны орны баярт мэдээг дуулгахаар болжээ. Мосе өөрийгөө Бурхны тодруулагч хэмээн зарласан тэр үед Израилийн үр сад зовлон зүдгүүрт амьдрал эцэслэх боллоо гэдгийг ойлгосон юм. Тэд түүнийг даган Израилийн ариун газарт буцан иржээ. Шинэ амьдралаа эхэлж Египтийн хаан бүх хүч чадлаа эрх мэдлээ ашиглаад тэдэнд саад хийж чадсангүй. Тэрээр өөрийн цэрэг зэвсгийн хамт тэдний хойноос хөөн элдэж саад хийх гэж оролдсон боловч улаан далай живэн үгүй болжээ. Бурхны үг Израилийн үр садыг өөрчлөн шинчилжээ. Хэдийгээр тэд жирийн бол төдий байсан ч баян чинэлэг вант улсыг байгуулв. Тэд хүн төрлөختний агуу багш нар болж бусад газар нутгийн олон ч гүн ухаантан багш нарын өөрсдийн ариун мэдлэгээ Мосе дагалдагч нараас шавхан олсон юм. Учир нь Бурхны тодруулагч залран ирснээр зөвхөн аз жаргал авчраа зогсохгүй мөн агуу их мэдлэг мэрэгэн ухааны их усрыг хайрладаг юм. Мосе өөрийн сургаалыг 10 хууль болгон цомгтгсон ажээ. Эдгээр хуулиуд нь үнэхээр гайхамшигт хуулиуд байв. Тэрээр бидэнд Бурхныг хайрлах, Бурхнаас өөр бусдыг Бурхнаас илүү үл хайрлах, эцэг ихээ хайрлаж, тэдний үгийг дагахыг сургасан билээ. Мөн хулгай хийх, бусдын амийг хохироохыг хориглож, ариун цэвэрч байх, ямагт үнэн шударга байхыг заасургасан юм. Эдгээр сайхан сургаалаас гадна Мосе өөрийн шав нарт захихдаа сайн цагийн ихэн эзэн тэнгэр залран ирж тэднийг бүхий л зовлон бэрхшээлээс амжируулах бөгөөд түүнийг ирэхэд Израилийн үр сад олон 100 жил их нутгаасаа хаагдсны дараа дахин нэг удаа ариун газарт эргэж ирж эцэг өвгдийнхөө төрлөх нутагт нэгдэн амьдрна гэж амласан юм. Эзэн тэнгэр эдгөө залран иржээ. Өнгөрсөн үеийн ариун судруудад зөгнөн айлдсан Бурхны өдөр ирлээ гэж Бахавда зарлан тунхаглажээ. Тэрээр Мосеийн шавнар тэдний хүсэн хүлээсэн өдөр ирлээ гэсэн баярт мэдээг авчирлаа. Урт удаан хугацааны турш эссэн бүрийн зовлон бэрхшээлд оромжлыг амсан еврейчүүд одоо ариун газар цугларчээ. Тэд тусгаар тогтносон Израиль хэмээх улс орноо мандуулсан байна. Мосеийн айлзнаар энэ бүхэн зөвхөн эзэн тэнгэр энэ газар дэлхийн сургаалт заларсан тэр цагт, цуудал заларсан тэр цагт биелэх ёстой байлаа. Израилийн үр сад ариун газар цуглан нийлж, ариун судрын амлалт биелэлээ болж, эзэн тэнгэр залран ирснийг олон еврейчүүд ойлгосон ажээ. Тийм байгаагүйсэн бол тэд цугларн нийлэх боломжгүй байсан байх байсан юм. Ийхүү бахан дэлхийн нийгэмлэгт Бахавдаг ялгуулсан амлагдсан элч гэж итгэдэг олон еврей хүмүүс багтдаг юм. Зороастр Тэнгэрлэг өдөртөмжийн гэрэл ямагт хүмүүний зүрх сэтгэлийн гүн дүрлзэн бадарч ирсэн билээ. Энэрл бүтээгч маань өөрийн хайр вэлээрээ хизээч биднийг харанхуй дотор байлгаж байсангүй. Байлгачгүй болно.
Зороастр нь Өргөн Азийн томоохон хэсэг нутгийн хүн ардын гэгэрүүлсэн гэрэлт нэгэн дэнлүү байсан юм. Тэрээр Кришна Будда Мосей нэгэн адил олон зуун жилийн турш оршин тогтнох шин соёл иргэншлийг бүтээн байгуулсан билээ. Энэ итгэгт одоо ч гэсэн Зороастрын дагалдагчдын бурханлаг бөгөөд хөгжингүй нийгэмлэг амьдарч байгаа юм. Тэднийг Парси нар гэж нэрлэдэг. Домогт яриагаар бол Зороастр одоогийн Иран улсын баруун хойд хэсэгт мэндэлжээ. Түүний эцэг эх нь язгууртан чинээлэг улсууд байсан бөгөөд Зороастр үзэгсэлэнд нуурын эрэгт орших өргөөндөө тав тухтай жаргалтай амьдардаг байжээ. Тэр үед эзэмшүүл зөхөх бүх эрдэм номыг эзэмснээс гадна тэрээр мөн сайн тариачин болж хүмүүжжээ. Нас бага байхдаа тэрээр Буддагийн нэгэн адилын орчлон тав тухтай хангалуун амьдрах нь тийм чухал биш гэдгийг олж мэджээ. Тийм учраас үннийг илэрхийлэхээр Зороастр гэр орноо орхин өндөр улсын дундах нэгэн агууд амьдарч мөргөл бясалгал өвөлдөх болжээ. 10 жилийн дараа дөнгөж 30 настай байхдаа тэрээр өөрийн хүмүүстээр эргэн очиж Ахурамазда хэмээх тэнгэрийн хүчний зарыг тээгч болохоо тэдэнд баяртайгаар зарлан тунхагласан байна. Хүн бүхэн мөнхийн амьдралд хүрэх хувьдастай гэсэн баярт мэдээг тэрээр авчирч хүмүүсийг сайн бодол санаа, сайн үс, сайн үг яриа гэсэн 3 зарчмыг баримтлахыг уриалжээ. Сайн муу хоёр нь альваад хоорондоо өрсөлдөн тэрсэлдэг гэж тэрээр сургадаг байсан ба хамаг сайнны мөн чанар болох Ахурамаздан Ахриман хэмээх муу бүхнийг үндсийг эцэс сүлдээ ялан дийлнэ гэдэг байв. Тэрээр мөн хүний өдөр тутмын амьдралын тухай хэд хэдэн сургаалыг авчирч бие махбод сэтгэл болон гэр орны ариун цэврийг ихэд хөхүүлэн дэмждэг байв. Зороастр мөн бусад бурхны тодруулагч нарын адил хүмүүсийн зүгээс эсэргүүцэлтэй учирч байлаа. Авестаг хэмээх нэгэн ариун сударта тэрээр бид одоо хаачих вэ? Бүхий л ноёд ядгууртан дээдс намайг үүсгэн цээрлэж байна. Энгийн тариач хүртэл миний эсрэг болжээ. Худал хуурмаг сэтгэлтэй хэрнэг хүмүүсийг удирдах байгаа тэдгээр хүмүүст би яахан сайн хандаж чадах вүлээ? Аяа Мазда минь. Би яаж чамайг баярлуулах билээ гэж уйтгарлан гүнгэлдэг байв. Садан төрлөн хүртэл түүнийг орхиж хүмүүс хавчин гадуурхаж элдвээр доромжилж байна хэмээн Зороастр цааш нь нүүжээ. Ийм байдлаас болж тэрээр гэр орноо орхин зүүн зүг рүү Балх хэмээх нутаг руу нүүж тэр нутгийн хаан Гуштасп сургаалаа зарлахаар явжээ. Тэнд ч мөн ялгаагүй хүмүүс шинэ шашныг хүлээн авах дургүй байлаа. Тэд ёс заншилдаа үнж хэвээрүүлдэж гэрэл гэгээг үзэх гэж илүү юм болохын оронд харанхуйд байж байсан маань дээр гэж үзэж байлаа. Гэсэн хэдий ч тэр нутгийн хаан Зороастрын эр зэрэг хүч чадал чин сарвал санааг нь бишрэн гайхсан байв. Тэрээр өөрийн өргөөн Зороастртай хаялцахыг эрдэмтэн мэргэд язгуурт нь ноёдоо даалгажээ. Ном хаялцах үед бүгд л Зороастрын сув билгийн их хүч нь өөрийнх нь биш харин бүхний дээдс бурхнаас аяасан юм байна гэдгийг ойлгов. Ингээд хаан болон түүний хүмүүс Ахурамаздагийн дуудлагыг хүлээн авч шин шүтлэгийн инхүү үүсжээ. Хөрс зэрэгэлдээ орших орнуудын хүмүүс Балх Бант улсад сайн санаа тогтлоо гэдгийг сонсоод энэ нь тэдний муу санаат амьдралд аюул учруулах нь байна хэмээн ихэд төгсжээ. Тэд их зэрэг армийг байгуулан Ираны Вант улс руу довтолжээ. Зороастр тэр үед 77 настай байсан бөгөөд сүмд мөргөл үлдэж байхдаа баривчлагдаж нэгэн цэргийн сэлмэнд өртөж нас барсан юм. Ийхүү үнний зарчин амьдрал төгссөн боловч түүний сургаал үрд мөнхөрсөн юм. Зороастр бэр нин агуу сүнсний унтрашгүй галын дөлвөлээ. Хааны өргөөнд ном хаялцаж байх нь гараас нь гал дүрлцэж дулаан элчийг цацруулж байсан бөгөөд Зороастр өөрөө шатаагүй гэж домог түүхэнд байдаг. Энэ бол түүний хүч чадлын зөвхөн гадна талын бэлэг тэмдэг байсан учраас тэр чигээр нь ойлгоход хэрэггүй юм. Бурхны тодруулагч нараараа саагдсан. Бурхны хайрын гал бол мөнхөд орших бөгөөд хизээч унтрахгүй. Энэ гал хүндрэлтний замыг гийгүүлж хүмүүсийг шатаан устгахын оронд тэдэнд илч дулаан аз жаргал авчирдаг. Нин агуу сүнсний мөнхийн галыг бэлэг тэмдэг болгож Зороастрчууд өөрсдийн сүмхий эд дотроос үргэлж хүмүүс галыг шүтдэг хэмээн
буруугаар ойлгох тал байдаг. Зороастр өөрийн зарыг биелүүлээ зогсохгүй. Мөн сайн цагийн үед дэлхийн аврагч залран ирэх тухай баярт мэдээг үлдээсэн юм. Дэлхийг аврагчийг тэрээр Сүшиянт буюу Шах Бахрам гэж нэрлсэн бөгөөд Шах Бахрам гарч ирснээр мөнх хүчийг ялан дийлнийг зөгнсөн юм. Үүнээс гадна мөн 3060 жил өнгөрсний дараа Ахриман ялагдж инх хамглан аз жаргалтай эрен үе үүсэн гарна гэж Шах Бахрамын эрэг цагийг нь хүртэлх тодорхойлон зөгнөжээ. Энэ үе нь Бахавда өөрийгөө өнгөрсөн үеийн зөмч мэрэгдийн амлсныг биелүүлэх чимэн зарласан тэр үедээ давхцаж байгаа юм. Есүс Христийн түүх бол маш сайхан түүх юм. Энэ бол Бурхны хайр болон хүн төрлөختний хайрын тухай түүх агаад Бурхны тодруулагчийн тухай түүх юм. Христ өөрийн номлолыг хүн төрлөختөнд нээхээс өмнө Жон Баптист хэмээгч нэгэн мэрэгэн хүн амьдарч байжээ. Буддагийн түүхээс бид удахгүй хүн төрлөختний аврагч мэдлэн гэж нэгэн зөмч мэрэгэн хүн зөгнөж байсан тухай унссан билээ. Тэгвэл яг л тийм зүйл мөн Христ өөрийн номлолыг зарлахаас өмнө болжээ. Жон Баптист тэр үеийн хүмүүст удахгүй Бурхны элч ирж хүмүүсийг бүхий зовлон гунигаас ангижруулах болно гэсэн баярт мэдээг дуулгажээ. Тэр үеийн хүмүүс өөрсдийн бодол сэтгэлгээгээ өөрчлөхийг хүсэхгүй байсан бөгөөд эцэг өвгдийнхөө олон зуун жилийн турш дагаж байсан зүйлийг л давахыг хүсэж байлаа. Тэднийг өдөрдөн чиглүүлж байсан лам нар мөн Бурхны шинэ элч залрахад маш дургүй байв. Яагаад гэвэл тэрээр залран ирснээр лам санваартнаар байр суурь алдан хэмээн имэж байв. Тиймээс тэд Жон Баптистыг шоронд хорж хэсэг хугацааны дараа түүний толгойг авсан юм. Гэвч Жон Баптист өөрийн амийг Бурхны замналд өгөхдөө баяртай байлаа. Есүс Христ бол маш эгэл жирийн нэгэн гэрүүл төржээ. Түүний эцэг Жосеф энгийн нэгэн мужаан хүн байлаа. Христ ариун газар төрсөн юм. Тэрээр бага байхдаа аавынхаа хамт мужааны ажил хийж байхдаач маш ээлдэг сэтгэлтэй хүү байжээ. Харин эдэр залуу настайдаа тэрээр одоо би жинхэнэ Тэнгэрлэг эцгийнхээ үйл хэргийг анхаарч хамгаалах цаг минь ирлээ гэж хэлжээ. Тэрээр олон хоногийн турш бясалгал хийсний дараа хүмүүс дээр ирж өөрийн үнэн номлолыг тайлжээ. Христ Бурхны орны тухай баярт мэдээг хүмүүст авчирсан юм. Нэг удаа Христ нэгэн ариун хийдэг газар очижээ. Уг ариун газар нь мөргөл сүсгийн төв байх ёстой байтал худалдаа 8-ны төв болж хувирсан байхыг хараад Христ маш их хилэгнэж лангуунуудыг хааж худалдаачдыг тэр ариун газраас хөөн явуулжээ. Энэ бол Бурхны өргөөтөл та нар түүнийг өөрсдийн шунхаа хүслээрээ бузартуулах ёсгүй гэж Бурхны шашин бол материалын ашиг сонирхлын их усэр байх ёсгүй гэдгийг тэдэнд ойлгуулахыг хүсжээ. Христийн амьдарч байсан үед хүмүүс олноороо оюун санааны хувьд эрүүл бус бүр өхмөл байлаа. Тэрээр тэднийг ангааж тэдэнд л Бурхны үгийн хүч чадлаар амьдрал хайрлжээ. Утсанчгүй хүмүүсийн дунд алдар нэр олсон байна. Энэ нь лам нарт таалагдсангүй. Нэгэн эгэл жирийн хүн шав нарт нь шинэ амьдралын арга замыг зааж өгч байна хэмээн тэд атаархаж байв. Христ лам нарт хандан өөрийгөө тэдний оюун санааны хаан эзэн ариун судруудад айлдан зөгнсөн амлагдсан элч гэж хэлэхэд лам нар улам хилэгнэж тэдний хүсэн хүлээж байсан хаан эзэн ёстой л хааны дуртай эрхэмсэг дээдсийн хүн байх ёстой атал. Энэ мөн хөлөндөө гуталчгүй нэгэн ядуу хүн ингэж ярих ёсгүй хэмээн уурлаж байлаа. Гэсэн хэдий ч Есүс өөрийгөө Израилийн хаан эзэн гэж тунхаглажээ. Би болбос та нарын жинхэнэ хаан. Би болбос шинэ ван тулсын эзэн. Бурхны мөнхийн ван тулстай эдгээр газар дэлхийн ван тулсыг зүйрлэшгүй гэжээ. Гэвч еврейчүүд түүнд итгэхийг хүсэхгүй л байлаа. Тэд түүний эсрэг босож хоёр хулгайчин хамтаар совдлон хороожээ. Загал маань дээр совдлуулсан үедээ ч Есүс Христ өөрийн дайснуудын төлөө Бурханаас өршөөлгөн залбирч байсан юм. Еврейчүүд өөрсдийн ариун судрын үнэн утга учирыг ойлгохгүй байлаа. Тэрч бүхэл Бурхны тодруулагчийг хороосноор тэд түүний дуу хоолойг устгах чадахгүй гэдгийг мэдэхгүй байлаа.
Учир нь түүний дуу хоолой бол Бурхны дуу хоолой байсан ба энэ дуу хоолой бүх газар орнд дуурсагдах хажуу. Христийг насангууд болоход маш их жирийн хүмүүс түүний шав нарын дунд байлаа. Тэд Христийн үгний хүчээр оюун санааны амьдралыг олж харанхуй бүдүүлгийн бушнаасаа амьлан болсон юм. Христийн анхны шав нар нь хэдийгээр жирийн загасчин тариачин хүмүүс байсан боловч Бурхны тодруулагчин өдөрдмжийн дор түүнээс шинэ хүчийг олж авч байсан байна. Тэд дэлхийн ертөнцөөр аялж Есүс Христ эзнийхээ сургаалыг тараажээ. Тэдний дундаас олон ч хүн үйл хэргийнхээ төлөө амнасаа зориулсан юм. Хүнд хатуу байнгын аюул нөмөрлсөн тийм нөхцөлд тэд Христийн зарыг үе төмөн ард түмнүүдэд хүргэж Есүсээр дамжин энэ газар дэлхийд тогтсон Бурхны ванд улсын тухай чанга дуугаар зарласан билээ. Тэд жирийн загасчин тариачид байсан хэдий ч бүхий л орчлонгийн хүчнүүдийг эсрэг зогсож чаджээ. Бурхны үгийн хүчээр тэд нэг үндэстнээс нөгөөд үндэстнийг байлдан дагуулж тэдний нөлөөнд орсон бүхэнд оюун санааны шинэ амьдралыг хайрлаж байсан юм. Энэ бол Бурхны тодруулагч Есүс Христийн тэнгэрлэг хүч байсан юм. Энэ ертөнцийг орхин одохдоо Кришна Мосе нэгэн адил энэ дэлхийн хүмүүс сайн цагийн эхэн тэрээр дахин залран ирж залрахтаа тэнгэрлэг эцгийнхээ алдраар морилон ирнэ гэж амласан юм. Өөрийн цаг үеийн хүмүүс тэрээр хэлэх зүйл маш их байсан боловч тэд түүнийг нь ойлгох хараахан болоогүй гэж хэлж байжээ. Гэхдээ бас нэг агуу илч ирснээр хүмүүс Бурхан ба шашны талаар илүү ихийг хэлж өгнө гэж амлажээ. Христийн шашинтан ах дүү нартаа бахаачуд Христ дахин ирсэн. Ирэх хэрэгтэй эцгийнхээ алдраар ирсэн гэсэн баярт мэдээг хүргэж байна. Христосын шашны удирдагч нарт бахавлаа ингэж хэлж байжээ. Үнэнхүү эцэг морилон ирсэн агаад Бурхны ванд улсад та нарт амлагдсан үг биеллээ. Мухаммед Араб нутаг орон гэж байжээ. Ихэнхдээ гол ус багтай гандуу гол нутагтай халуун эрс ширүүн уур амьсгалтай нутаг аж. Энэ хатуу хэцүү нөхцөлтэй газар нутагт өөр хоорондоо байнга дайтан байлдаг зэрлэг омгууд амьдардаг байж. Тэд хүү төрсөнгөө охин төрлөө хэмээн төрсөн октоо хүртэл амьдаар нь оршуулахаас ийхгүй тийм зэрлэг хүмүүс байв. Тэд эмэгтэй хүнийг өнөө үеийн зарцаас өөрсгүүд үздэг байлаа. Тэдгээр хүмүүс хэдий тийм зэрлэг бүдүүлэгч мөн л Бурхны үр сад байсан тул тэднийг хүмүүжүүлэн гэгэрүүлэх шаардлагатай байлаа. Тиймээс тэдний дунд Бурхны зөнж мэрэгэн Мухаммед мэндэлжээ. Мухаммед бол бас эгэл жирийн нэгэн хүн байв. Тэрээр Арабаас бусад орнууд тэмээнжин тээж явдаг хүн байжээ. Бурхны ихэнх тодруулагч нар жирийн хүмүүс байсан гэлцдэг. Будда мэтийн дээд язгуурсан гаралтай байсан хүртэл жирийн амьдралаар амьдрахын тулд өөрсдийн эд баялгаа огоорсон билээ. Чухам Бурхны баялаг нөлөөл түүний тодруулагч нараар дамжин үйлчилж байгаа гэдгийг Бурхан харуулахыг хүссэн юм. Бурхны хүчээр цэнэглэгдсэн бол хамгийн эгэл жирийн даруухан хүнч гэсэн дэлхийн ертөнцийн бүхэл хүчийг ялан дийлж чаддаг ажээ. Нэг өдөр Мухаммед нэгэн уулын орой дээр мөргөж байхдаа Бурхны онгодыг хүртсэн байна. Тэрээр ямар ч сургууль соёлд яваагүй бөгөөд өөрийнхөө нэрийг ч бичиж чаддгүй байлаа. Гэвч Бурханаас онгод хүрсэн тэр мөчөөс эхлэн тэрээр ариун Коран судрыг туйрвжээ. Түүнээс хойш Мухаммед жирийн нэгэн жин тэгж байхаа болж Мухаммед Бурхны элч болж Бурхны зарыг хүмүүс түгээх болсон байна. Эхэндээ хинч түүнийг сонсдоггүй байсан. Тэрээр өөрсдийн гараар барьж бүтээсэн биет Бурхтыг дахиж шүтгэе болжээ. Цорын ганц үнэн Бурхныг шүтхийг уриалсанд Арабын хүн ард түүний эсрэг босжээ. Тэд түүний галзуу солиотой нэг муу бүтгүү яруу найрагч гэж шоолонд хурхаж байлаа. Гэвч Мухаммед шандарсангүй. Аяа хүмүүсээ би бол бос Бурхны элч болоо. Би та нарыг аварч үнний замд оруулахаар ирлээ хэмээн хэлсээр байсан бөгөөд энэ нь Арабын бардам хүмүүсийн хувьд хэд их зориулсан хэрэг байв. Тэд эхлээ түүнийг төвчин үл тоомсорлож байсан бол
Эцэс сүлдээ шав нартай цуг хавчин гадуурхаж эхэлжээ. Мухаммед 13 жилийн турш зов шансны эцэст тэднийг цорын ганц инэрх бурханд хандаж түүний зарилгийг сонсохыг шаардсан хിവэрл байлаа. Тэд яагаад өөрсдийн шүтэж ирсэн бурхтыг орхих ёстой юм бэ гэж тэд бодож байв. Тэгэж дайн байлдааны ажил хэрэг тэдэнд ямар ч зав чөлөө өгөхгүй шүү дээ. Тэд Мухаммедийг цааш дэвжиж чадсангүй. Түүнийг болон цөөн хэдэн шав нартай нь хамт хороохор шийджээ. Гэвч Мухаммедийн ариун үүрэг үүгээр зогсоогүй байсан бөгөөд тэрээр өөрийн цаг үеийн хүмүүстээ бусад хуулийг өгөх ёстой байсан юм. Тийм учраас төрлөх хот Меккаг орхин Медина руу явжээ. Бурхны үйл хэргийн дайснууд Мухаммедийг шав нартай нь устгахын тулд их цэргийг цуглуулсан байлаа. Мухаммед Бурхны хэргийг болон Бурханд итгэх болсон сүсгнүүдээ хамгаалах хэрэгтэй байсан тул шав нартай дайснуудаас өөрсдийн биеийг хамгаалахыг зөвшөөрчээ. Тиймээс Кришнагийн үед болсонтой адил Мухаммедийн цаг үед гэрэл харанхуй хоёрын хооронд дайтан байлджээ. Мухаммед гэмгүй номхон хонин сүргээ зэрлэг чоноос хамгаалах ёстой. Тэнгэрлэг малчин байлаа. Эхэндээ Мухаммед болон түүний дагалдагч нар хэцүүхэн үедээ учирч олон ч хүн алагдсан боловч Мухаммед үргэлж тэдэнд Бурхны үйл хэрэгт хизээд ялагч байсан. Энэ удаа ч ялагч болж гарна гэж зоригжуулж байсан юм. Мухаммедийн дагалдагчид дайснуудад бүслэгдсэн байсан тэр үед тэрээр хэлэхдээ удахгүй тэдний өмнө хүчрхэг эзэнт гүрнүүд хүртэл сөхрөн унах болно. Учир нь бусад хүмүүс оюун санааны хувьд өгсөн мэт байхад тэд Бурхны сүнсний хүчээр зэвсгэлсэн байсан юм гэж зөвнөсөн байж. Энэ зөвгөнөл биелснийг бид мэдэх хүлээ. Агуу Персийн болон Ромын эзэнт гүрнүүд Бурхны зөнч мэрэгэн Мухаммедд итгэж түүний тэнгэрлэг зарыг хүлээн авсан хэдхэн арабчуудад дийлэгдсэн билээ. Лалын шашны сургаалын нэтгээс Испани хүртэлх өргөн удам нутаг дэвсгэр төгсөн тул сая хүмүүсийн амьдралыг өөрчлөн хувьсгасан юм. Лалын шашны алтан соёл иргэншлийн цаг үед олон янзын улс үндэстнүүд нэгэн агуу ах дүүгийн барилгаанд нэгдсэн юм. Тэд өдөр тутам Бурханд мөргөн сүсэглэж, Бурханлаг амьдралаар амьдарч, Бурхны таалд нийцхийг сургасан Коран судраа уянгалуулан давтан уншдаг байна. Өнөөдөр ч гэсэн сая хүмүүс дэлхийн өнцөг болон бүрт мөргөл мөн ариун судраг уншсаар байна. Мухаммед өнгөрсөн үеийн бусад тодруулагч нарын мөн адил түүний дараа агуу элч залран ирнэ гэж шав нартай амлаж байжээ. Тэрээр хэлэхдээ Тэнгэрээс ирсэн Бурхны шашин 1000 жилийн дараа Бурхан руу эргэн очно гэж хэлсэн байна. Үүгээр тэрээр 1000 жилийн хугацаа өнгөрөхөд хүмүүс түүний сургаалыг мартна гэж хэлсэн ажээ. Харин үүний дараа энэ газар дэлхий дээр Бурхны шашны ямар ч улмөр үлдээгүй тэр цагт нэгэн хүчрхэг бүрээн дуу сонсогдохдоо 2 удаа сонсогдож дэлхийн хүмүүс Бурхны дүрийг харах болно гэж тэрээр бас хэлжээ. Бүрээн дуу гэдэг нь Бурхны дуудлагыг хэлж байгаа юм. Мухаммедийн зөвгөнсөн энэ цаг үед Бурхны дуудлага 2 удаа дуулдсан билээ. Баббер лалын шашны үүдэл нээлтээс хойш яг 1000 жилийн дараа гарч ирсэн. Түүний дараахан Бахавла өөрийгөө зарлан тунхагласан билээ. Хүмүүсийг Бурханд хандуулан Бурхны агуу амлалтын тухай тэдэнд сануулсан Баб биш байсан гэж үү? Мөн Бабын дараа 2 дахь удаа дуудлагыг өндөрч дуурсгаж Бурхны үр садыг түүний дүрийг харахыг уриалсан Бахавла биш байсан гэж үү?